За бид хүн бол тус хадлагын талбайг 2019 оноос Швейцарын хөгжлийн агентлаг хөдөө аж ахуйн их сургууль хамтран хэрэгжүүлсэн ногоо алт малын эрүүл мэндийн төслийн хүрээнд хашиж хамгаалж эрдэс бордог ашиглан сайжруулсан байгаа юм а. 2023 оноос тус ажлыг үргэлжлүүлэн хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш судлаач оюутнууд мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хангаан бүсийн салбарын судлаачд мөн бол био ундраг компанитай хамтран тус ажлыг үргэлжлүүлэн био гүүн бордог туршиж эхлээд байна. За бид бүхэн бол 2019-өөс 22 оны судалгааны үр дүнгээр энэ био гүүн бордог бол эрдэс ордтой хамтарч хавсарч хэрэгэлсэн энэ талбай маань бол 42 центнер ургацтай байгаа бол энэ гаднах талбайн ургац маань бол ердөө 3-аас 4 центнер ургацтай байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол энэ 10 дахин ийм ургацын зөрүүтэй болсон байна гэсэн үг. Хадлагын талбайг ийхүү хашиж хамгаалж сайжруулах нь бол ямар үр дүнтэй байна вэ гэхээр ургац ингэж нэмэгдэхийн зэрэгцээгээр ургамлын бүрэлдэхүүн, зүйлийн бүрэлдэхүүн бас сайжирч байгаа. За энэ нь тухайлах юм бол энэ хашааны гаднах талбайд бол 9 зүйлийн ургамал бүртгэгдсэн байдаг бол хашааны доторх талбайд бол 28 зүйлийн ургамал бүртгэгдсэн байгаа. Энэ өнгөрсөн сүүлийн 5 жилийн судалгаагаар ийм үр дүнтэй байгаа. Өөрөөр хэлэх юм бол ингээд ямар нэгэн тордолт сайжруулалт хийгээгүй, бордоогүй энэ талбайд маань бол ийм ургамлын зүйлийн бүрэлдэхүүн нь ямар болсон байгаа нь харагдаж байна. За ингээд бол галуун гिचгэн за тэгээд энэ налчхар 5 салаа гих мэтчлэн малд бол ингээд шим тэжээл муутай. Дээрээс нь бол энэ үндс нь бол маш юм гүйхэн, тийм ээ, үндэстэй. Хөрсийг хамгаалах чадвар багтай ийм ургамлууд зөнхөлсөн байгаа. Бэлчээрийн далхагдлалт оройтлын түвшин бол маш өндөр болсон. Ийм цаг үед бол бид нэр зайлшгүй энэ хадлан бэлчээрээ бордож, тордож сайжруулах энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна. Тэгэхдээ бол энэ эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд тийм ээ энэ ийм сайхан органик бордоог үйлдвэрлэж байгаа энэ компаниудтай хамтарч ийхүү үйл ажиллагаа эхэлж байгаа нь бол давхар ач холбогдолтой гэж үзэж байгаа. Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр бол судалгаанаас гарсан энэ үр дүн бид нэр энэ бизнесийн компаниудтай хамтарч хэрэгжүүлэх нь шууд нэвтрүүлэх, тийм ээ, бодиттой үр дүнд хүрэх. Ийм богино хугацаанд бодиттой үр дүнд хүрэх ийм давуу талтай юм а гэж бид бүхэн үзэж байна. Төө илүү ургасан байхгүй энэ жил. Ямар ч байсан. Туршилт хэмжилт. Тийм. За талбай энэ хэсэг маань бол хамгийн өндөр бөгөөд өтгөн ургацтай хэсэг байгаа. Тэгэхээр энэ талбайд бол бид нэр энэ халиа услгааг бас давхар бордоотой хавсарч ашигладаг байгаамаа. Хаврын цас мөсний ус хайлж орж ирэх болон зуны борооны ус яг энэ жалгаар, энэ арын жалгаар орж ирдэг. Ингээд бол энд хэсэг талбайг бол нэлэнхүйд нь услаад болтороо 2 ингээд шууд салгаад энэ талбайг ингээд салааж усалдаг юм а. Тэгэхээр судалгааны үр дүнгээр бол бордооны үр дүнг усалгаатай хавсрахад бол 2 дахин бордооны үр дүн нэмэгддэг гэсэн судалгааны дүн байдаг. За энэ дүн бол бас энэ талбай дээр батлагдсан байгаа. За цаашид бол бид бүхний хамтын ажиллагааны зорилго нь энэ Арангаа аймаг маань бол маш их бэлчээрийн даацсан нь бол 5-6 дахин хэтэрсэн бэлчээрийн далхагдлалт оройтлын түвшин бол нэлээд өндөртэй байгаа. Хадлан бэлчээрийг сайжруулах хамгийн үр дүнтэй, тийм ээ, бид нэр органик эко гэдэг энэ аргыг олж илрүүлэх, энэ үүнийг бол нэвтрүүлэх ийм зорилготой байгаамаа. За тэгэхээр бид нар бол энэ хашиж сайжруулсан энэ талбайг бол дахиад нэг гагаар нэмээд тэгээд бол дан энэ био ундраг компани бүтээгдэхүүнүүдээр туршилт судалгааг цаашид агсан төвшний оюутнуудын судалгааг хийж гүйцэтгэх ийм бас үйл ажиллагааг төлөвлөсөн байгаа. За энэ туршилт судалгааны ажил нь бол дан ганц био гүүн бордооноос гадна малчтын ингээд маш ихээр үйлдвэрлэгдээд байгаа энэ өтөг бууцыг бид нэр бол жига бүтээгдэхүүнийг хэрэглэж богино хугацаанд задалж маш өндөр үр дүнтэй бордоо болгож хэрэглэх энэ туршилтыг бид нэр бас судалгаа шинжилгээний нарийн төвшөнд энэ хассан тачих гэж байгаа га талбайдаа төдийгүй задгай хадлан бэлчээрт бол энэ бордоог бас хэрэглэж үйлдвэрлэлийн туршилтыг тавих ийм төлөвлөлтөд явж байна. Малчид маань бол зөвхөн ингээ малаа бэлчээгээд, тийм ээ, хэрвээ ингэж бид нэр
хадлан бичээрийг ийхүү сайжруулж чадах юм бол малчид манууд бол өөрсдөө малдаа ийм хангалттай хэмжээний одоо ийм шим тэжээл сайтай өвс хадлан бэлтгэж авахын зэрэгцээ. Дээр нь бол энэ байгаль орчноо хамгаалах эколог одоо энэ экосистемийг хэвийн төвшөнд нь эргэж одоо оруулах, нөхөн сэргээх ийм давхар ач холбогдолтой юм байнамаа.